нийгмийг яаж өөрчлөх вэ? Яаж хүмүүсийг соёлтой, өөртөө хайртай, бусадтай харьцах харьцааны эерэг зөв тий аливаад хандлагын зөв болгох вэ гэдэг чинь гол асуудал нөхгүй юу? Бид нэр болохоор ингээд зарчмал яриад байна. Тэрүүгээр тийшээ одоо баруун гар тийшээ гэдэг юм ингээд хүмүүс яах ёстойг нь биш. Яагаад тийх ёстойг нь ойлгох хэрэгтэй. Тэрнийг юунд хэрэгтэйг нь ойлгох хэрэгтэй байхгүй. Жишээ нь хүн соёлтой байснараа амьдралын чанарт нь юу гарах юм? Дааварт нь ямар нөлөөтэй байдгийг тий. Хүн соёлтой байснараа бусдад хүндэтгэлтэй хандсанараа нийгмийн эд эсгэдгээ ойлгоснороо өөрт нь ямар давуу тал ашиг байдгийг илүү түлхүү ойлгоснороо хүн би энийг хийснээрээ өөрөө л бусдад болоод өөртөө ч үржил шимтэй юм байна. Сайн сайхан зөв зүйлийг өгдөг юм байна гэдгээ ухамсарлжвал хүн өөрөө тэрийгэ дагаад хийгээ явчихдаг байхгүй юу? Бид нар болохоор тулгаал хитрхи олон хууль дүрм батлаал нэг хуулийн заалтыг чэжилж амжаагүй байтал нөгөөх нь нэмэгдэж гараал арай л нэгэнд нь тасч яасан чинь нөгөө гинт өөрчлөөл нэг дарга нь гарч ирэл өөрчлөөл нөгөөх нь солиод тахаар хүмүүс ингээд хайчхаа мэдэхгүй. Өнөөдөр бид нар мэдээллийн 900-д амьдарч штеп. Мэдээллийн 900-д мэдээлэл бол хангалттай байгаа юм. Гэхдээ юу нь аимшигтай вэ нөхөр? Аль нь зөв, аль нь буруу, яг алийн дагах ёстой юм гэдэг тодорхой хариулт байхгүй. Тодорхой их сурвалж байхгүй. Яг ямар их сурвалжийг дагаж явах вэ гэдэг нь тодорхой биш байгаа учраас хүмүүс яг өнөөдрийн нийгэмд төөрцөн байгаа даа. Тэрнээс хүмүүс сайхан амьдрий зөв бай гэж бүгд л хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол хамгийн түрүүнд хүний хөгжлөөс эхлэх хэрэгтэй. Жишээ нь хотын хөгжил бол хүний хөгжлөөс эхэлнэ шүү дээ. Жишээ нь Монголд бол ингээд гадны мэрэгчлэтнүүд ирээд судалгаа хийхээр ч юм уу. Нэг айхтар бүглрөө дахаар зам алга гайгүй юм биш үү гэнэ. Ёс суртахуун л ярьж байна. Одоо монголчууд нөгөө нэг өгчээсэн чинь нэгнийгээ урд руу оруулдаггүй гэдэг шиг тий. Бид нар жоохон ёс зүйтэй хүндэтгэлтэй хандаад ингээд сөөлжөөд би бас амьдарч байгаа, энэ хүн бас амьдарч байгаа гэдэг сэтгхүүгээр асуудалд хандаа сурчих юм бол бид нар чинь энийг урсгалаа зохицуулчих боломжтой л гэж би ойлгодог. Ер нь бол тэр нь илүү үр дүнтэй байдаг. Хүнд яагаад гэдэг шалтгааныг нь ойлгох хэрэгтэй. Тэгэхээр би нийтийн тээврийн газарт бол төлөвлөгөө гаргадаг хүмүүс нь зөвхөн тэр замын мэрэгжил юм биш. Бас нөгөө ёс суртахууны, тарих судлалын, сэтгэл судлалын мэрэгжилтнүүд орж ирж ажиллавал энд арай нэг өөр зарчим үйлчлэх болов уу, арай нэг өөр хэв шинж байх болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр хүмүүс хувь хүний хөгжилтэй холбоотой асуудал дээр нь илүү анхаараасай гэж зөвлөмөр. Баярлалаа.